За сайн мэцхан хүүхдүүдээ асинхрон 26 дахь хичээл хэлж байна. За тэгэхээр энэ удаагийн хичээлээр бид бол нөгөө бичлэгүүдийн тэгүүдийн ялгааг харьцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо бичлэгийн тэг хэлбэрүүдийн ялгааг харьцуулж тайлбарлах хичээл байна. За тэг гэхээр юу юм бэ? Тогтсон зурлаг хэв маяг гэсэн утгатай байх нь. Тэгэхээр монголчууд одоо монголчуудын бичиг соёлын төвхөнд чухал байр эзэлдэг юм бичиг тийм ээ. За өөрөөр хэлбэл одоо үүний гол учир нь түүхийн урт хугацаанд бичиг үсгийн хэрэгцээг тасралтгүй хангаж ирсэн учраас одоо өнөө хүртэл хэрэглэгдэж байгаа юм бичиг байх нэ. За ингээд монгол бичиг бол олон зууны турш нөгөө бичлэгийн олон янзын тэг, хэлбэр, дүрм, журам, за тэгээд уран гоёмсог болон түргэн бичих арга ухааныг өөртөө шингээж ирсэн юм үндэсний бичиг байгаа тийм ээ. За тэгэхээр ямар тэгүүд байна гэхээр дармал тэг, бичмэл тэг, хорголжин тэг, усан үзгийн тэг, биерийн тэг, урлаг үсэг гэсэн за ийм одоо бичлэгийн тэгүүдийн ялгааг одоо өнөөдөр үзэж судлах гэж байна. За бичмэл тэг гэхээр бол гараар бичсэн бичээсийг л хэлж байгаа юм. За дараа одоо жишээг бол дэлгэцээр харуулж байна тийм ээ. Монгол улсын төрийн дуулалыг бичмэл тэгээр бичсэн жишээ байна. За дармал тэг гэхээр компьютер юм уу? За захим хэрэглэгдэхүүнээр ингээд бичсэн. За бас дуурайж бичиж болдог ийм тэгийг дармал тэг гэж хэлнэ. За хорголжин барын тэг гэж байна. Хорголжин бар гэхээр одоо нөгөө тугалгаар хийсэн нэг зүйл тийм үсгийн хэв байгаа юм. За ингээд өсгүүдээ нөгөө өөрч хийдэг учраас одоо хорголжин бараар хийвсэн тэр зарим номыг ажиглах юм бол өсгүүдийн хооронд өчүүхэн юм жижиг гинзээ харагддаг гэсэн. За түүнээс гадна хорголжин барын өөр нэг онцлог нь дармал бичгийн хэвийг дуурайж хийдэг учраас уншихад бас одоо тийм хүндрэлтэй зүйл бол байхгүй гэсэн үг. За улсын үзгийн тэг байна. За монголчууд бол түүхэндээ одоо модон үзэг, улсан үзэг, биер, төмөр үзэг зэрэг олон янзын тийм бичгийн хэвсэл ашиглаж ирсэн. Тэгэхээр хулсан үзэг гэдэг нь одоо хулс юм уу? Хулсны төрлийн модоор хийсэн үзгийг хэлж байгаа юм. За өөрөөр хэлбэл тэр хулсыг нэг талыг нь хавтгай, нөгөө талыг нь юм харандааны үзүүр шиг үзүүрлээд бичдэг гэсэн үг. За ингээд монгол үсгийн одоо нөгөө зарим зурлаг мах бодыг тийм ур маяг гарган бичгэд энэ нь одоо нөлөөлдөг гэсэн үг байна шүү дээ. За дараагийн тэг бол биерийн тэг байна. За биерийн тэг бол одоо тухайн үсгийн мах бод болгоныг уран, яруу, сайхан, тансаг гаргаж бичдэг ийм бичиг байна шүү дээ. Тэгэхээр биерийн тэг дээр бол цохилт, даралт, өргөлт гэсэн одоо 3 зүйлийг баримтлана. За цохилт бол дандаа үгийн ихэнд гарна. За өөрөөр хэлбэл одоо тийм нарийн зураас гаргахыг цохилт гэж байгаа юм. За даралт гэхээр биерийн үзүүрээ бүр арай чанга дарж өдөн юм тод зурм гаргахыг даралт гэж байгаа юм. Даралт бол их хвчлэн одоо үгийн нуруу хэсгийг бол байнга даралтаа бичнэ. Тэгэхээр даралт бол биерийн бичлэгийн одоо тод одоо чухал зүйл гэсэн үг байна тийм ээ. За дараагийнх нь өргөлт байна. За өргөлт гэхээр биерийн үзүүрээ тийм зөөлөн дарсан бүдэг нарийн зурм гаргахыг өргөлт гэж байгаа юм. За энэ өргөлт бол үгийн одоо төгсгөл хэсэг хөвчлэн бичигднэ гарнаа. За биерийн тэгээр бичсэн жишээг дэлгэцээр харуулж байна. Дараагийнх нь урлаг үсэг гэсэн тэг байна. За энэ нь бол одоо үгийг уран сэтгэмжээр дүрслээд, зураглаад, гоёмсог байдалтайгаар ингэж бичихийг бол урлаг үсэг гэж байна. За дэлгэцээр бол шувуу, наадам, адуу, за тэр таваа шууд дотор болохоор эрэлхэг Монголын эрдэнэ хүлэг гэсэн үг байна. За гэр барилга, байх гэх мэтлэн үгнүүдийг за ингээд урлаг үсэг, уран сэтгэмжээр ингээд дүрст оруулаад ингээд бичсэн ийм бас бичгийн төрөл байдаг байх нэ. За тэгэхээр дээрх тэгүүдийн одоо харьцуулаад ямар одоо үсэг зурлагын хувьд ямар онцлог ялгаа байна вэ гэдгийг дараах үснэгтэд өгч чирээ. За ингээд анхаарал хандуулсан хүмүүстээ баярлалаа. Сорлоо хийгээд илгээгээрэй.